Та өглөөний кофегаа уусан уу? Мэдээж кофе уух туртай бол энэ видео яг танд зориулагдсан видео байх болно. Энэхүү видеог үзэж дууссаны дараа дэлхийд даяар 8 сая кофе уусан байх болно. Кофе 1500 гаруй жилийн түүхтэй бид бүхний хамгийн дуртай уух туртай ундааны нэг болж л тээ. За 1500 гаруй жилийн турш хэрэглэж ирсэн энэхүү өвөрмөц амттай ундааг судлаачид үзэхдээ улс төр, геополитик, за тэр битгийхэл нь бизнесийн цар хүрээллийн маш том нөлөө бүхий ундаагаар нэрлсэн байдаг. Өнөөдрийн бидний мэдих дэлхийн ертөнцийн суурийг тавьсан соён гэгэрлийн эрэг үеийг хөгжөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн ундаа нь кофе гэвэл та итгэх үү? Кофений гол идэвхтэй найрлага бол кофеин бөгөөд кофеин нь дэлхийд дээрх хамгийн өргөн хэрэглэгддэг сэтгцэд нөлөөлөх бодис хэмээн тооцогддог. Тэгвэл кофе хаанаас гаралтай вэ? Мөн бид кофе уух үед бидний бид ямар урал явагддаг талаар энэхүү видеогоор та бүхэндээ мэдээлэл бэлтгэлээ. Кофе нах Этиопоос гаралтай бөгөөд кофе арабика хэмээх ургамлын жимсний үр юм. Нэгэн домогт өгүүлснээр 9-р зуунд Этиопод амьдарч байсан Калти хэмээх ямаачингээр ямаанууд нь кофе жимс идсэний дараа илүү эрч хүчтэй болсныг анзаарч өөрөө ч бас хамсаж үзжээ. Түүхэн баримтуудаас үзэхэд Йемений софичууд кофений жимсний үрийг хуурах аргаар өнөөдөр бидний мэддэг кофе хэмээх ундааг бий болгосон байна. 15 дугаар зуунд анхны кофе шопууд Османы эзэнт гүрэн даяар бий болж дараагийн зуунуудад Европт тархсан байна. Европын кофе шопууд нь явандаа бизнес, улс төр шин санаануудыг хилэлцэх цоошин тохиромжтой орон зай болсноор одоогийн бид бүхний орох туртай кофе шопын концепт ийхүү тавигдсан гэж үздэг юм байна. Нэрт эрдэмтэн Юрген Хабермас хүртэл хэрвээ кофе байгаагүй бол соён гэгэрлийн ирүүч байхгүй байсан байж магадгүй хэмээн хэлсэн байх нь бий. Кант, Волтер зэрэг философчид өдөрт 7-оос 10 аяг кофе уудаг байсан гэх баримт байна. Католик сүмийн ертөнцийг тайлбарлах үзэлд эргэлзэж эхэлсэн соён гэгэрлийн энэхүү үед тэд шинжлэх ухаанд итгэх замыг сонгосон бөгөөд орчлон ертөнцийн дэх бүх зүйлийг ухаалгаар тайлбарлаж болно хэмээн итгэсэн итгэлтэй маш сэрүүн соргогоор судалгаа бүтээл хийхин тулд тэд энэхүү кофег ууж эхэлсэн байдаг. Соён гэгэрлийн 90 үе хэмээн нэрлэгддэг энэхүү цаг үе нь дэлхийн ертөнцийг үнцээр нь өөрчилсөн юм. Хэмжээгүй эрт хаант засгийг түлхэн унгааж, ардчлалыг хөгжүүлж, олон тооны шинжлэх ухааны нээлтийг авчирсан нь бас л энэхүү гашуун агаад жимслэг ундаатай салшгүй холбоотой гэвэл та итгэхгүй. Цаашлаад он цаг үлрэхэд кофе нь боолын худалдаагч мөн тэлэг шалтгаан болсон байна. Францчууд Африкаас авчирсан боолуудыг Гаити дэх кофений тариалан дээр ажиллуулж байсан бөгөөд 1800-аад оны ихэнх гэхэд Бразил улс дэлхийн кофений 1/3-ийг үйлдвэрлэгч улс болтлоо хөгжөхөд Африк боолуудын хөдөлмөр ийхүү нөлөөлсөн байна. Тэгвэл цаашлаад авч үзвэл кофе өөрөө капитализмыг бий болгосон суурь жимс мөн үү? Компаниуд ажилчдаа кофе үнэгүй өгчүүлмээр кофений завсарлага авахыг зөвшөөрч эхэлсэн нь 18 дугаар зууны үеэс ихтэй юм байна. Гэхдээ мэдээж энэ нөгөөмөр сэтгэлээс бус харин ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Өнөө үед өдөрт дэлхийд даяар ажилтнуудын кофений цагаар 2 тэрбум аяг кофе уудаг бөгөөд энэ нь жилдээ 90 тэрбум $, зах зээлтэй салбар болтлоо хөгжсөн юм. Үүнээс ч илүү кофеин тэрбум хүний өдөр тутмын амьдралын нийгмийн салшгүй хэсэг болсон байна. Тэгвэл өдөрт 2 тэрбум аягаар нь ууж буй энэхүү кофе бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Кофеин хоол боловсруулах системд ормогц гизээр дамжин хоол чимэгдэх үед хамтдаа цусан чингдэг. Гэхдээ жинхэнэ нөлөө нь кофеин мэдрэлийн системд хүрэх үед л илэрдэг. Учир нь кофеин бидний биеэс өөрөөс нь ялгардаг аденозин хэмээх бодистой химийн бүтцийн хувьд маш төстэй. Кофеин нь мэдрэлийн эсийн гадаргууд байдаг аденозины рецепторуудтай холбогддог. Энэ нь одоо яг л түлхүүр цоо жонгоолгож байгаатай адил. Аденозин симпатик мэдрэлийн системийг удаашруулж зүрхний цохилтыг багасган нойрмоглох, тайвшрах байдал үүсгэдэг. Харин кофеин нь эдгээр рецепторуудыг түгжснээр илүү
сэргийг байлгах эсрэг нөлөөг үзүүлдэг гэсэн үг. Жишээлбэл кофе байн гуудаггүй хүмүүсийн хувьд цусны даралт бага зэрэг нэмэгдэж болно. За мөн тархины үйл ажиллагаа идэвхжиж кофеины тархийг өдөөж өлсөх мэдрэмжийг дараа зогсохгүй анхаарал төвлөрлийг удаа хадгалахад тусалдаг байна. Хоёрдугаарт кофеин сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлж ядаргааг багасгадаг, дээрэс нь бие махбодын булчингийн гүйцэтгэлийг сайжруулдаг байна. Тиймээс олон тамирчид үүнийг нэмэлт болгон хэрэглэх нь бий. Эдгээр нөлөө нь 15 минутаас 2 цаг хүртэл үргэлжилж болно. Бие организмын кофеиныг 5-аас 10 цагийн дараа гадагшлуулдагч үлдэгдэл нөлөө нь үнээс ч удаа үргэлжилж бас болдог. Эрдэмтэн судлаачид кофеины нөлөөг хамгийн сайн ашиглахыг хүсвэл өдийн хойно кофе хэрэглээс зайлсхийхийг зөвлөд юм байна. Ингэснээр маргааш өглөөний ай кофе илүү хүчтэй бие организмд нөлөөлнө гэжээ. Мөн кофег зөв хэмжээгээр уух нь мэдээж зохистой хэрэглээнд болон эрүүл мэндэд харьцуулахгүй. Эрүүл насанд хүрэгчдэд зөвлөдөг дээд хэмжээ нь өдөртөө 400 мг кофеин буюу ойролцоогоор 4-5 аяг кофе юм. Үүнээс илэрхэд нойр гүдэл, төвшүүр, сандрал, зүрх дэлсэх, хотоодны тавгүй байдал, цаашлаа дотор муухайрах, толгой өвдөх зэрэг гаш нөлөө илэрч болт юм байна. Харин ойролцоогоор 1200 мг кофенийг богино хугацаанд уувал таталт өгөх хордлогын шинж тэмдэг илэрч болцсошгүй бөгөөд энэ нь 12 кофетэй тэнцэнэ. Мэдээж эдгээр хязгаар хүн булганд адилгүй. Зарим хүмүүс генетикийн хувьд кофеинд илүү мэдрэмтгий байдаг бол зарим нь кофеинд огтхон ч нөлөөлөхгүй өөрчлөлт ордоггүй хэсэг хүмүүс ч байд юм байна. Гэсэн ч зохистой хэмжээгээр уувал кофе эрүүл мэндэд тустай байх болно. Тухайлбал 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар болон Паркинсоны өвчний эрсдлийг кофе бууруулт юм байна. Эдгээр ашиг тус нь зөвхөн кофеинтэй холбоотой биш. Кофеин мөн хлорогений хүчил зэрэг ашигтай бодисууд агуулдаг бөгөөд олон өвчний эрсдлийг бууруулах чадвартай хүчтэй антиоксидант юм. Тэгэхээр энэхүү мэдээллийг хүлээн авсан та дараагийн аяг кофег уухдаа өмнөхөөсөө өөрөөр кофег харах болно гэдэгт итгэж байна.